Олон улсын JICA-гийн байгууллагын дэмжлэгтэйгээр манай боловсролын их сургууль, Японы технологийн их сургуультай хамтран хөдөөгийн суурь боловсролын сургалтын чанарыг ахиулахад энэ төслийн хүрээнд манай Ховд аймгийн математикийн баг маань 9-р ангийн геометрийн дараалсан хургал сэдвийг сонгож авсан. Энэ сэдвийнхээ хүрээнд бид нар олон удаагийн сайжруулалт хийж видео хвшлэг бэлтгэсэн байгаа. Энэ хичээлийг маань ерөнхийд багш нар зориулагдсан бөгөөд дунд сургуулийн математикийн багш нар болон өөр бусад мэргэжлийн багш нар маань энэ хичээлээс санаа авч өөрийн сургам хүмүүжүүлэх үйл ажиллагаанд ашиглаж чадах юм бол бидний энэ хичээлийн маань хийсэн ажлын үр дүн гарах юм аа. Хичээлийн маань баттгах болон сэргээн сануулгах дүгнэх хэсэгт бид нар сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг ашигласан бөгөөд жишээ нь баттгах хэсэгтээ бол сургалтын GeoGebra програм ашиглахыг хичээсэн. Дүгнэлт хэсэгтээ бол интерактив тест боловсруулах, мөн Adobe-ээр тест боловсруулж ашигласан байгаа. Сэргээн сануулгах хэсэгтээ бид нар олон улсын байгууллага буюу Дэлхийн байгууллага хамгаалах сангийн доктор профессор мөнх тогтмол багшийн зөвшөөрлөөр ирвэсийн бичлэгийг ашигласан байгаа. Ингээд энэ хичээл маань ерөнхийдөө цахим хичээл бэлтгэхээс санаа авах зорилготой хичээл юм. Яг энэ 20 минутын хичээл маань сурагчдад бол зориулагдсан биш. Мэргэжлийн багш нараас санаа авч өөрийн үйл ажиллагаанд ашиглах зорилготой юм аа. Ингээд та бүхэн маань хичээлээ үзэж танилцаарай. Би дархан явж имээ өдөр очиж байсан. Би гэр бүлийг авсан. Халаас зураг шараа юусэн. Би л аваач. Би үдээсэн. Би дахлын системээс логс хийж байгаа. Би ногоон дээр байсан. Би дүүрээ аваад хэлсэн. Салаас хийж байсан тийм. Ногоон дээр ажилласан сонирхолтойсэн баг та. Тийм, амар сонирхолтойсэн. Анаа амттай юусэн бэ? Би гэр бүлийнхэн байгаа хэлсэн. Би баруун таван мөрж болсон. Би отчихсан. Би захин дээр хаяж өдөө очиж ханаар хийж байгаа. Ирээс харсан. Тэгээ бас дээр бичлэг хийсэн шүү дээ. Тийм үү? Ямар гоё юм бэ? Манай бичлэгийн хөтөл. Тийм. Захин дээр хань гэхдээ ирээс харан хоорч байгаа юм шиг байлээ. Миндээ амгалан сайн байцгаана уу? Би их сэтгэлээрээ сайн улсын бүтээцгээе. Сайхан амарцгаасан уу? Бүгдээрээ өнөөдөр амралтаараа үтсэн соён сайхан зүйлсийнхээ тухай 1 минут ярилцгаая. Бид нар сая таныг орших сумын бүгдээрээ ярилцаад байжсэн л да. Бат өнгөрсөн зүүн ууланд явж байгаа дэрвсний зургийг утсан дээрээ дарж авсан гэсэн. Би ханаар явж байгаа. Тэнд юустэй таарсан. Тэгээд утсан дээрээ зургийг дарсан бас бичлэг хийж авсан. Бас бат командид ашиглаа ирвэсийг хэдэн настай болох хэр жинтэй болохыг нь тодорхойлж яриад чадаагүй гэсэн. Тэгвэл бүгдээрээ батын хийсэн ирвэстэй холбоотой бичлэгийг үздэхээ хөө. Энэ хатны зам нуугдсан намаа ерөөс нь яваад гисэн. Би сонирхон Викторийн ард хэрэг зам байгаа хэмжээд 200 бичлэг болж байсан. Оо чи тийм айрхан байсан уу? Тийм айрхан байсан. Гэтэ ерөөс намайг яваад гисэн хамсаа. Бас нэг өдөр туршилтаа багш төлөөч юм. Агшаа би бичлэг хийж байсан газаасаа ерөөс байсан газрыг хэмжсэн хэмжилт мөн нүднээсээ 24 зайд байрлах утсан дээрх ерөөсний зургийн хэмжилтүүдийг хэмжихэд 8 дараа ингээд утсан геометри дээр ууланд явж байсан ерөөсний бодит хэмжээг
тооцоолох гэж чадаагүй л дээ багшаа. За тэгвэл бүгдээрээ энэ сонирхолтой бичлэгдэх ирвсийн зургийг ашиглан геометрийн тухай өмнөх мэдлэгээс сэргээ ирвсийн хэмжээг ойролцоогоор тооцоолцгоё. За чи туршилт хийсэн гэсэн чинь танай за. Яг ямар туршилт хийсэн бэ? Тэр миний нүднээс утас хүртэл 24 нэгж зай. Надаас ирвэс хүртэл 241 зай байсан. Харин утсан дээрх ирвсийн хоёр чихний хоорондох зайг би нэг гэж бодоод координатыг хавтгаад болох гэж чадаагүй л дээ. Багш энийг яг яах юм болоо? Зүйтэй. Тэгвэл бүгдээрээ Батын энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар хүн бүр эргцүүлэн бодорой. За мөн хосороо ярилцаж, аргаа тодорхойлороо, багаараа ярилцаж, төлөвлөлтөө хийгээрэй. Хоёр чихний ингэж тооцоолоод тэгээд хоёр санаатыг ирүү гэхээр зөв 5 дахь болох юм шүү. Тийм үү. Координатыг хавтгаад хэрсэн дүрсэлж болох бол Багш манай ерөөсөө ирвсийн толгойг 5 өнцгтөр загварлаж байна. за тэгвэл танаа баг ирвсийн толгойг зөв 5 өнцгтөөр загварчлаарай. Багш манай баг ирвсээ гурвалжангаар загварчлаа. За тэгвэл танаа баг ирвсийн биеийг гурвалжингаар загварчлаарай. За танаа баг яаж загварчлахаар болсон бэ? Бид нэр Батынуудыг геометрийн төвөд гэж үзээд координатыг эхийг А зэгээр, утсан дээрх зургийг А зэгээр, ирвсийг А1 зэгээр тэмдэглэе гэж утсан. За. Үүнийг компьютер дээр GeoGebra ашиглан хэлбэрчлэл амар юм шүү. За болж байна. Багуудын гаргасан санаа үнэхээр сонирхолтой байлаа. Багийн гишүүн бүр өөрсдийн дүрсээ координатыг хавтгаад загварчилж зураарай. За зүтгшиг тооцооллоо танилцуулаарай. Багшаа бид нар 8 дугаар ангидаа геометрийн өсгөлтийн коэффициентийг олох аргыг сурсан шүү дээ. Тэгэхээр Батын энэ зураг дээрх ирвсний чихний хоорондох зай 1 нэгж юм байна. Харин энэ Батын нүдийг координатын эрх гэж үзвэл Батын утасны утас болохоор 24 нэгж болно. Батаас ирвс хоёрын хоорондох зай 241 гэж болно. Тэгэхээр коэффициентийг олохдоо 240-ыг 24-тэй хуваагаад коэффициент нь 10 болох юм байна. Тэгэхээр Бат утсан дээрх зургаа 10 дахин хамруулахад жинхэнэ хэмжээ нь олох юм байна шүү дээ. За баярлалаа. Одоо багууд гаргасан төлөвлөлтийнхөө дагуу координатыг хавтгаад загварчилсан дүрсээ байгуулж судалцаагаарай. Энэ үйлдэлийг гүйцэтгэхдээ Батын нүдийг координатын эхээр утсан дээрх ирвсийн нэг чихийг А24 тэг гэж нөгөө чихний цэгийг Б24 нэг харин нүднээс ирвэс хүртэлх зайг А1 240 тэг координата цэг гэж үзэж болох юм аа. Ойлголоо багшаа. B цэгийн координат нь 24-ний учраас B1 цэгийн координат нь 240 байна. Манай баг зөв 5 үндэстийг ашиглан том ирвсийн толгойн оройн цэгүүдийг координатаар тэмдэглэж олъё. Тэгвэл манай ирвсийн толгой зүүн урд төл сүүлийн төгсгөлийн цэг 3-ыг авч ирвсээ том гурвалжнаа загварчлаад координатуудыг нь бодож олъё. Тэгвэл би 10 дахин томруулсан ирвсний зургийг ашиглан хэдэн настай ямар урттай ирвс болохыг захин орчноос хайж үзье. Баг бүр өөрт оногдсон дүрсийн оройн цэгийн координатуудыг олж тэмдэглээрэй. Багууд дүгнэлтээ танилцуулаарай. Манай баг интернетээс ирвсийн тухай сонирхолтой мэдээлэл олсноо та нартай хүргье. Манай баг ирвсийн толгойг зөв 5 өнцгтөөр загварчлан оллоо. Эндээс харахад зөв 5 өнцгтийн оройн цэгийн координат нь бүгд 10 дахин ихссэн байна. Монгол оронд Монгол алтай, Говийн алтай, Хангай хөвсгөлийн улс, Тэдгээрийн салбар улс зэрэг нийт 10 аймгийн 107 сумын нутагт
700-аас 1200 орчим ирвэс байгаа нь бүртгэгдэж тоологджээ. Цоохор ирвэс урт сунсан биетэй, харьцангуй богино хөлтэй, урт сүлтэй. Бие гүйцсэн цоохор ирвэсийн биеийн урт нь 103-аас 130 см, сүүлний урт нь 92-аас 105 см, биеийн жин нь 23-аас 41 кг, тавхайн урт нь 9-өөс 11 см, тавхайн өргөн нь 7-оос 9 см ажээ. Сүүл нь жигд өтгөн үсрэгцэн тул бүдүүн харагддаг. Үсэн бүрхүүл нь онцгой шигүү, сахлаг зөөлөн. Энэ нь хүйтнээс хамгаалах үүрэгтэй байдаг. Цайвар шаргалдуу үүлэн саарл дэвсгэр дээр тод дугуй хар толб бүхий гоёмсог арьстай. Толб хийнд биеийн хэсэг тус бүрт өөр байдаг. Тухайлбал хөвлий дээд толбгүй, толгой ба дух нь олон жижиг хар толбтой. Сүүлний дээд хэсэгт 2 игнээ туйраар хуу хэлбэрийн толбтой. Сүүлний үзүүрээр хажуу тийшээгээ зөв биш хэлбэрээр өргөсөж 5-аас 6 хөндлөн цагрыг үүсгдэг. Бие гүйцхийн хэрээр толбон томорч сэрэгжин өнгөн дэвсгэр нь илүү ялгаран харагдана. Иймээс нутгийн хүмүүс зүсээр нь ирвсийг хар болон шаргал цоохор гэж хоёр ангилдаг. Хар цоохор ирвсийг залуу, харин шаргал цоохор ирвсийг бие гүйцсэн ирвэс гэж ойлгоход буруудахгүй. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрдийн бусад амьтантай адилхан 30 шүдтэй. Түүний урт хил нь биеийнхээ цэвэрлэгэнд их хэрэгтэй. Ирвэс 18-аас 20 жил амьдардаг. Ирвэс бусад амьтнаас бомбайлах, өнчин модонд өөрийн сарвууныхаа мөрийг үдэх, хаданд үнэртэн шингэнээ цацах зэрэг зан үйлээрээ ялгардаг байна. Манай аймгийн Жаргаланд хайрхан ууланд 27, Бомбод хайрхан ууланд 17, Баатар хайрхан ууланд 34 орчим ирвэс байдаг ажээ. Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарим ууланд малыг ирвсээс хамгаалах торон хашаа барьж мөн Монгол банхар нохойг айлуудад өгч байна. Ирвсийн тоо толгойг тогтоох амьдралын зан үйлийг судалж танин мэдэх зорилгоор улс бүрийг камержуулжээ. Ирвсний тухай товч танилцуулга хийсэн багийнхандаа баярлалаа. Өнөөдрийн хичээлд хэрэг болох дүгнэлтийг 3 баг маань гаргаж ирлээ. Аг бүр өөрт оногдсон дүрсийн оройн цэгийн координатуудыг олж тэмдэглээрэй. Кан сөрөг нэг үед цэгийн хувьдах тэгш хэм. Кан эерэг нэг үед адилтгал хувиргалт. Кан тэг ба эерэг сөрөг нэгээс ялгаатай үед гометод хувиргалтаар нэгдүгээрт дүрсийн хэмжээ өөрчлөгддөг. Хоёрдугаарт дүр болон дүрсийн харгалзах талуудын харьцаанууд хоорондоо тэнцүү. Гуравдугаарт харгалзах өнцгүүд хэвээр хадгалагддаг гэдгийг сэргээн санацгаалаа. Өөрөөр хэлбэл А цэг А1-д, Б цэг Б1-д хувирсан бол А1, Б1 тэнцүү, К гүрчг нь АБ буюу гометдын харгалзаатай хэрчмүүд К коэффициенттай пропорционал хэрчмүүд байна. Өнөөдрийн хичээлээр гометдын дараалсан хувиргалтыг дэлгэрүүлэн үзэх болно. Сэдвээ дэвтэртээ бичээрэй. Та бүхэн өмнөх мэдлэгээ ашиглан дараах дадлага ажлыг хийцгэнэ үү? Агууд дүгнэлтэд танилцуулаарай. Ирвсийн хоёр чихний хоорондох зайг хэрчмээр загварчлан координатын хавтгад 10 см урттай зурлаа. Мөн анхны хэрчмийг 2-3 дахин хэсгэж зурсан. А цэгээр утасны дэлгэц А1 цэгээр ирвсийн дүрсэн. Батын хэмжснээр батаас ирвэс хүртэлх зай утас хүртэлх зайнаас 10 дахин их байсан. Үүнийг GeoGebra програмд дүрслэж үзэхэд О цэгээс А1 цэг хүртэлх зай нь О цэгээс А цэг хүртэлх зайнаас 10 дахин урт байна. Мөн А1 цэгийн координат нь А цэгийн координатаас 10 дахин их байна. Манай багийн дүгнэлт
мөн ижил 10 дахин ихсэж байна. Манай баг иргэсээ гурвчлан загварчлан уг төрсөө координатын хавтгад байрлуулан энэ O төвтэй 2 коэффициенттэй G1, O төвтэй 3 коэффициенттэй G2 хургалтуудыг хийлээ. Ингээд координатын ихтэй төвтөө анхны гурвалжин маань 6 коэффициенттэй геометрийн хувиргалтыг хийлээ. Эндээс үзвэл аливаа төрсийг геометрийн хувиргалтаар дараалалан хувиргавал үр дүн нь мөн геометрийн хувиргалт байна. Манай баг координатын хавтгад эрчим талын загвар тодорхой тоон боловчныг 2 удаа геометри явуулаа. Ингээд сүүлийн дүрийн координат нь анхны төрсийн координатыг 6 дахин ихсгсэн байна. Өнөөдрийн дадлага ажлаар бид геометрийн хувиргалтыг хэдэн ч удаа дараалуулан хэрэгэлсэн үр дүн нь ямар байдгийг мэдэж авлаа. G дүрсийг O төвтэй 2 коэффициенттэй G1 гэсэн геометрээр хувиргаад дараа нь O төвтэй 3 коэффициенттэй G2 гэсэн геометрээр хувиргах нь анхны дүрсийг O төвтэй 6 гэсэн коэффициенттэй G3 геометрээр хувиргасантай адилхан юм байна. Өөрөөр хэлбэл эцсийн дүр нь дараалуулан гүйцэтгсэн геометрийн хувиргалтын үржүүр юм байна. Коэффициент нь K1-ийг үржих нь K2 байна. Хоёрдугаарт хэрв геометрийн K1, K2-ийн үржүүр эерэг 1 бол геометрийн үржүүр нь параллел зөөлт. K1, K2 коэффициентуудын үржүүр нь сөрөг нэгтэй тэнцүү бол геометрийн үржүүр нь төвийн тэгш хэм. K1 ба K2 коэффициентуудын үржүүр эерэг сөрөг нэгээс ялгаатай бол геометрийн үржүүр нь геометрид хувиргалт байна. 3-дугаарт геометрийн урвуу хувиргалт нь мөн геометрид хувиргалт байна. Өнөөдрийн үзсэн мэдлэгээ ашиглан компьютер дээрх тестийг ажиллаж өөрсдийгөө үнэлээрэй.
Гэртээ өнөөдрийн хийсэн үйл ажиллагаагаа дэс дараалан бодоод нэг дүрс сонгон авч зураад дурын коэффициенттэй геометрээр дараалуулан хувиргаарай. Дараа нь хувирсан дөрүүдийнхээ хувьд оройн цэгүүдийн координатуудыг болон коэффициентүүдийн үр журийг олж дүгнэлт хийгээрэй. Өөр өөрсдийн хийсэн даалгавраа ангийнхаа группт байршуулж бусдаасаа суралцаарай. Хэрвээ ойлгомжгүй зүйл байвал багшаасаа асуугаарай. Энэ хичээл ангийн группт тавигдах болно. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцож хамтран ажилласан шавь нартаа баярлалаа. За гэртээ очиж хурдан даалгавраа хий да. Манай багийнхан геометрийн дараалсан хувиргалт сэдвийг сонгоо авсан. Энэ сэдв маань 9-р ангийн геометри айн 9-7-гийн А, Б, В суралцгуун зорилтуудын хувьд 3 үйл ажиллагаа төлөвлөж авсан. 1-р дүрсийг хувиргах, хувиргалтыг таних, хувиргалтыг координатаар илэрхийлэх. 2-р дүрсийг геометрээр дараалуулан хувиргасан хувиргалтыг таних, геометрийн коэффициентийг олох. 3-р 2 өөр төрлийн хувиргалтаар дүрсийг дараалуулан хувиргах. Сэдв сонгосон үндсэл маань 1-р геометрийн суур ойлголт байдаг, 2-р 9-р ангийн төгсгөлд үздэг, 3-р 9-р ангийнхны хувьд хүндөвтөр сэдв учир мэдээлэл харилцааны технологиг ашиглан хялбар ойлгуулахыг зорьсон. Интеграцийн хувьд физикийн дурангийн өсгөлт, зураг зүү, технологийн хичээлүүдтэй агуулгын интеграц хийх боломжтой байсан. Видео хичээлийн зорилго маань математикийн хүнд болон хүндөвтөр сэдвүүдийг мэдээлэл харилцааны технологиг ашиглан хялбар аргаар мэдлэг бүтээлгэх. Цахим хэрэглэгдэхүүний шийдлийн хувьд баруун монголчуудын байгаль, дуу хуур, ан амьтдаар дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролыг олгохыг хичээсэн. Хичээлийн зорилго маань геометрийн тухай сэргээн сануулж, геометрийн чанарыг баттган, дараалсан хувиргалтыг бодлого дасгалд хэрэглэж сурах байсан. Сэргээн сануулах болон сэтэлжүүлэх үе шатанд хүний нүднээс утаснаас ирвэс хүртэлх зайн хэмжээг олохоор төлөвлөсөн. Шинэ мэдлэг бүтээлгэх үе шатанд ирвэсний хоёр чихний хоорондох зайг хэрчмээр их биеийг гурвалжнаар толгоог 5 өнцгтөөр загварчлан авч үзсэн. Баттгал үе шатанд коэффициент нь 3-ны 1 үед хувиргах, коэффициент нь 3 үед хувиргах, энэ хоёрын үржүүр маань коэффициентүүдийн үржүүр маань нэгтэй тэнцүү байгаар уг дүрс өөрөө эргэж үүссэн байхаар ингэж төлөвлөж сурагчдаа хийлгсэн. Үнэлгээ дүгнэлт хэсэгт Adobe Reader болон бусад нээлттэй эхийн програмуудыг ашиглан сурагчдаар дасгал, тест хийлгсэн байгаа. За энэ тестүүдээ сурагчид маань 2 сурагчийн дунд 1 компьютер байхаар ингэж төлөвлөж багаараа хамтран хийсэн. Сайжруулалтын хувьд бид 2019 оны 3 дугаар сараас эхэлсэн дурангийн өсгөлтийг авч үзсэн байгаа. За дараагийн сайжруулалт маань 19 оны 11 дугаар сард хийгдсэн. Эндээ бид математик загварчлалыг оруулж ирсэн. 3 дахь сайжруулалтаа бол 2020 оны 9 дугаар сард хийсэн. Загварчлалаа ашиглан мэдлэг бүтээлгэх, мөн сурагчдаар өөрсдөр нь дүгнэлт хийлгэхийг чухалчлан зорьсон байгаа. Бид энэ хичээлийг хийснээрээ бол маш олон зүйлийг сурч мэдэж авсан. За тухайлбал зохиолоо бичих, видео хэрхэн хийх, зураг авалт хийх, найруулагчийн төлөвлөгөө гаргах гэх мэт зүйлсийг сурсан. За бидэнд бол бэрхшээлтэй зүйлүүд бас байсан. Тухайлбал эвлүүлэг хийх, компьютерийн хүчин чадал хүрэхгүй байх, мэдэхгүй зүйл гарч ирэх гэх мэт олон зүйл байсан.